Яа, энийг үзэж байгаа эцэг их минь уучлаарай. Тэгээс Монгол явахаасаа өмнө нэг жоохон газарчээ. Hello. За, бичлэгтээ тавтам өрөөд л игээд бас Монгол явахаасаа өмнө нэг speed dating одоо ойрд чи ер нь сошиалар их dating 24/7 dating хүмүүс хийгээд байхад би speed dating хийхгээ явж байна. Тэгээд за энэ speed dating-ийг болохоор айгу сонирхолтой боллоо. Би болоогүй л дээ. Найз гудамжнаас олоод бүр ингээд гэтээ everywhere бүх юм дээр ингээд хэрвээ чи single бол come Чикагод байдаг нэг speed dating-ийн гоё ивент жасахааш. Нэг тиймэрхүү нэг activity руу явж үздэг юм уу гэж бодоод тэгээ би өмнө ер нь бол нэг тийм dating meeting юм дугасаа явдаг таад маань бас мэдчихэж байгаа. Тэгээ ер нь явж үзье. Яа тийм сонирхолтой нэг ганц амьдралдаа ч гэсэн. Тэгээ амар confused байна бидгтэх. Тэгээд 6:30-аас North-д болж байгаа юм байна. Тэгээ би найзтайгаа одоо ингээд downtown-аар бит хоёр амартай ч явж байна. Тэгээ очиод 15 минутын өмнө очоо гэсэн бит хоёр яг 6:30 гэж очих юм шиг байхгүй юу. Тэгээд гэтээ ямартай ч хүмүүсийн ингээд pair хийгээд хооронд нэгээд тэгээд нэг хүн дээр 7 илүү 8 минут гэдгийгсэн юу. Одоо тэнд одоо юугаа чи ярих юм. Тэгээд манайхаа нэг мэдээтэй юу сайн нэг цаанаас нөгсөн заавар степүүдийг уншлаа бүр айгүй сонирхолтой байдаг юм байна. 10 стептэйгээ тэгээд бүтэн 2 цаг үргэлжлэх юм байна зөө. Тэгээд 6-аас 9 хүнний раундтай нэг хүн дээр 7-оос 10 минут байх юм байна. Биднэрт нэг тустай линк өгсөн байхгүй. Тэгээд тэр линк рүү н ороод нөгөө нэг 6-аас 9 хүнийхээ тухай ингээд ийм байсан тийм байсан гэдэг нөгөө нэг матч хийгддэг гинэ. Тэгээ хэрвээ тэд нар болохоор маргааш нь одоо миний хувьд болохоор маргааш гэсэн үг заяа. Маргааш хэрвээ би нэг хүнтэй одоо би нэг хүнийг таалаад тэр хүн намайг таалаад ингээд хоёулаа матч болох юм бол хооронд нь ингээд дугаарыг солилцуулдаг гинэ. It's so straightforward. Яг ингээд тэр чигт нь окей таалагдвал таалагдж байгаа энэ тэргээл тэгээд ер нь бол амар фан юм байна. Тэгээд за ер нь айтайхан хүмүүс байгаасаа хинч сайн шин. Гэтэ ер нь нэг тийм жоохон psycho биш хүмүүс байгаасаа л гэж хүсэж байна. That's it. Окей, зорсон газартаа хүрээд ирсэн. За энэ лаунж надад айгүй их таалагдсан, айгүй cozy. За тэгээ энд бол тэр цаанд би сууж байгаа. Энэ баг 3-4 дэх раунд гэсэн. Тэгээд энэ миний урд сууж байгаа залуу болохоор айгүй өөрхөн тийм лего эдэр юм хийх дуртай. Машины техник технологитой холбоотой ажил эдэр хийд юм билээ. Тэгээд би болохоор бас та хэдтэй цаатлыг харуулах гад гэд хөрхөн жижиг сажиг бичлээ гэдэг амар хурдан яваад исэн болохоор бас нөө хүмүүстэйгээ бүтэн ярилцаагүй тэгэл бичлэг бас сайн хийж чадаагүй тэгээд чадхаараа л ерөнхийдөө та хэдтэй дүрсэн аваад харуулж байна. За энд бол анаа бүр нэг дринкний дараа бүр үнэн маягэлцсан сууж байгаа юм. Тэгээд энэ удаагийн дринк дээр би нөө French 75 авсан. Champagne juice-ний холцтой. Тэгээд та хэднээс өөр бар, lounge руу орох юм бол энэ French 75-ыг try гэд үзээрэй. Би угаасаа тийм хатуу дринк ер нь handle хийж чаддаггүй болохоор ерөнхийдөө дандаа юм light хөөрхөн коктейлүүд авдаг байхгүй юу. Би бүр арай гэж нэг миний хийсэн зай бүр хэлж байгаа нэг 4-5 дахь хүн дээрээ би ингээд бас ингэ бичлэг ингээд хийж явж байгаа маа гэдэг. Энэ хоёр манаас нэлээ хөөрхөн оролцоотой байсан. Залуутай би айгүй яриа нийлсэн байгаа. Тэгээ бусдыг нь бол угаасаа хийж чадаагүй. За одоогийн байдлаар 3 хүнтэй уулзсан. Тэгээд ингээд хальт өөрийгөө танилцуулаад ингэсэн чи амар хурдан ингээд солигдоод бараг 10 минут 5 минут юм шиг болоо явж авахгүй. Тэгээд би шууд нөгөө яриагаа эхлэнгүүтээ би бичлэг хийж болохгүй гэж нөгөө зөвшөөрлөө авах нь амар хэцүү. Яа, одоо бүр яаж асуудаг юм бэлээ гэж бодоод л чинь. Тэгээд ямар ч тач одоогийн уулзсан 3 залууг хадлаар та яадаг юм гэдэг. Тэгээд одоо 2 минутын дараа 2 дахь раунд нэгтгэж чинь. Тэгээд иймэрхүү юм дээр бичлэг юм гэдэг бас их хүчтэй байт юм байна. За битээрээ хамт явсан хоёр хүмүүс хоорондоо бодлоо чинь. Анин хоёр дринк уусан байгаа шүү. Ингээ бочсноо яг нэг найзуудтайгаа ингээд нэг юм хүнтэй болцож байгаа харахаар ингээд инээ төрөөд штэ. Тэгээ би хэлсахгүй та чи хоолсон би хоолсон гэсэн. Тэгтээ бүгд хоёлаа бүр нэг юм 4-5 цуудлын зайтаа суусан те. Хүнтэй явжсэн миний нүд ингээд хоёр тийш салаа ингээд цулаараа хараад уух юм ямар давуу уух юм уугаад байгаа. Сонирхолтой ингээд яриатай ч юм уу сонирхолтой залуу байсан бол би яг ингээд чамлаа ингээд харсан юм уу? Яг хоёр юмны талаар ярьж идэл цаг өнгөрч. Тэр нэг чамтай хамгийн их таарсан улбар шаартай нэг залуу байсан шүү дээ. Би тэрнтэй бүр ингээд за цаг нь хурдан өнгөрөөсөө гэж бодчихсон чинь амар хурдан өнгөрцөн.
Бүр ингээд 5 минут жоохон гэж амар нэг ган. жоохон Тэр нэг хөрхи амар сандраад ах шиг байсан. Бүр угаасаа амар ингээд гар маар нь ингэж мингээд. Тэгээ би баг их чинь үг хийж байсан. Тайвшраа да. тэр хэдэн настай гэдэг жижигэн тосгоны мэйр болно гэдэг залуу. тэр нөгөө яа бас Алекс гэдэг те. Тэрийг бас яа Алекс гэдэг. Тэр надад байж Тэр амар энержик гэж анхтай ихтэй Жижи тэгээд Алекс орж ирэнгүүтээ яг ингээд юу бичсэн байгаа байхгүй тэгсэн чинь Rapunzel тэгэж орж ирж байгаа чи. Тэгээд окей за болно гэж. Өө чамтай бүр амар романтик орж ирсэн биз дээ. Баяшоо. Хосч л тоо. Чи намайг сайн хаашаа явсан гэ байцаагаадсан шүү дээ. Тэр хэлээ таны байцаагаагүй. Байцаач л та. Алига байцаач л та. Хааш явсан ч надаа ерөөсөө хамаагүй. Гүй би чам нэг гоё хэсгээсээ ингээд хуваалцэлтэй анаа. Ганц чи намайг алиагаас энэ дүүнэр угаасаа ийм байхгүй. Нэг цэгэрнүүдтэй нэг юу залуу байдаг байхгүй юу? Not interested. Okay, listen. Тэгсэн чинь хөөе тэр 97 оны 12 сарын 5-нд төрсөн байвал яах вэ? Wow, наасан дэсэхгүй. Чи одоо ингээ цэцэг шиг сайхан их чиг ингээд хамаагүй хүнд үгүй спид дейдик хийхэд үгүй явуулчих юм уу? Та өөрийгөө л цэцэг шиг сайхан гэж боддог болохоос би бас нэг шүүр унаад явж байгаа нэг малгайтай. Нэг намаа өнгийн юм аа төсөлсөн шүү. Tomorrow. Я манайха өнөөдөр ажил дээр ланч идгээд лобби дотор ороод ирсэн байна. Тэгээ нөгөө өчигдрийн явсан shuffle dating-ийн хариу ирчихжээ. Тэгээд амар инээдтэй угаасаа яг тэр юу 8 хүнээс би яг 2-ын яриа нийлсэн болохоор би 2-ын матч хийгээд лайк ингээд нөгөө дарж байгаа байхгүй өгсөн цаанаас линк дээр нь миний яг хоёулаа дээр нь дарсан байсан 2 залуу хоёулаа бас намайг зөрүүлээд ингээд матч хийсэндээ ингээд энэ удаагийнх дээр 2 хүнтэй ингээд матч хийж байгаа байхгүй юу тэгээ нэг ерөнхийдөө ийм байлаа. Тэгээ одоо ёо түрэн бүр аим өсөд болдгоо ажил дээр тэгээд өнөөдөр хоолн дээрээ ланчн дээрээ жоохон идсэн байгаа дотроос нь өндөртөө, шримптэй тэгээд салаад байгаа. Би жоохон стори дээр оруулсан чинь шууд аав залууч илээ. Яа, тэгэл аавынхаа нүднэстэл тэгэл жоохон нараа харагдчихлаа юм бэлгүү бодвол. Яа, тэгээ тиймэрхүү байна. Энэ хүртэл үзэн та хэдтэй баярлалаа. Шинэ юм try бити агаараа ямар нэгэн complain шалтак бити тоочороо зүгээр just go and do it, okay? Хоол идчихэд буцаа ажилдаа ороод тэгээд life goes on тэгээд дараагийнхаа гоё бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.